За сайн байцгаана уу? 2 сарын 8-р 4 дахь мөнгө хуваарлалт хийх гэж байна. Тэгээ 2 сарч яагаад ийм их мөнгө хуваарлалт болчих вэ? 1 сарын сүүлийн 7 хоногт давхцуулаад бараг хийсэн шүү дээ, тий. 2 сарч ингэж хийгээд нэг 2 3 За ямартач 2 сарын 8-р 4 дахь мөнгө хуваарлалт. За өнөөдөр болохоор 850 мянгаыг хуваарлана. За байран дээрээ 50 мянга, утас 15 мянга, innovation 30 мянга, зээл 1, зээл 2, 110 мянга, 30 25 мянга. За ингээд нийлээд эн чинь болохоор адилхан болно 230. За хүнс, унаа, нинжин, гумбагч. За хүнсэн дээр нэг 100 мянга байхад болно. За унаан дээр болохоор унаан дээр нэг 50 мянга төсөлж та. За нинжин гарын мөнгө дээр нэг 50 мянга байхад болно. Гумбад 100 мянга. За инхээр 200 300 болно. За одоо бусад хэрэглэний асуулан хадгаламж. За хөвгүүд дээр 65 мянга байна. Тэгээ хөвгүүдэд би нэг юм хүнжил авч өгмөр байгаа. Манай хоёр ер нь ингээд нөгөө жоох хөвгүүд чинь хүнжлээ ерөөсөө нөмөрдгөө штэ. Гэхдээ манай том боллоо одоо айгүй их хүнжлээ нөмөрдөг болчиход байгаа байхгүй. Тэгээ энэ хоёр чинь тусдаа унтдаг болчиход байгаа юм. Тэнгүүд тэр хоёрын нөгөө биеинд таарсан нэг тийм жижигхэн хүнжил авмаар байгаа. Тэгэхээр хүнжил авахд 65 мянга хүрэх болов яах вэ? За ямар тааш нэг 35 мянганд хүрэх нэмчи. Тэгээ 100 мянгад бол хангалттай авч болох үү. 35 мянганд хүрэх нэмээд ариун цэврийн хэрэгсэл дээр хэдэн төгрөг байна? 50 мянганд төгрөг юм. Дахиад нэг 20 мянганд төгрөг нэмчи. За гоо сайхан дээр нэг мөнгө нэмэхээ нэг 10 мянга л нэмчи. Эрүүл мэнд дээр бас нэг 10 мянга, хормон дээр нэг 10 мянга. За ингээд нэг бодоод үзье. 850-аас хасгана 230. 330 50 85 235 байна. За шинэ жил дээр хийхгүй 52 7 хоног дээр бага мөнгө хийнэ. Хоёр 7 хоног дээр задгаа мөнгө байлаа. За ч тэгтээ задгаа мөнгө байсан ч гэсэн сайн л та. За 1 мянга эхлэвч. 52 7 хоногийн тэгэнгүүт 4 мянганд хүрэх гэж байгаа. Дээр 35 биш 34-ийг хийгээд мянга хийгээд за цагаан сар аялал дээр бас хамгийн бага дүнгээр хийн. Аяллаж хамгийн бага дүн 20 мянга хаа. 20 мянга. 20 мянга. За энийг тоолцсон байсан. Энд чинь энэний 35-аас тооцогч учраас энэ орчин энээс хасгана 20 мянга. Тэгэхээр 215 үлдэж байгаа юм цаана. Тэгэхээр биш үү? 30 гэдэг чинь 7 дүрс дүүргэн гэсэн үг тийм. Цагаан сарынхаа хуримтлалыг аюу хурдан дуусгах байхгүй юу? 7 дүрс дүүргээд 7 дүрс гэдэг чинь энэ 5 мянга дээрээс нэмнэ гэсэн үг байхгүй юу? Нарийн цэврийн хэрэгсэлээр 25 болох нь. Би бас одоо гарч нөгөө 2 хүүхэдтэй хүнжил авангаа бас гэрт нэг хэдийн дууссан байгаа.
одоо нэг цэвэрлэгийн бицуудаас тэднийг авах гэдэг 25,000. За тэгээд 40,000-ыг үржих нь 7 гэж 210,000 гэстэй. 210,000. За ингэн гэсэн үг. За одоо мөнгө хоол. За байрны дээр болохоор энэ мөнгөө төлсөн байгаа. Энэ хариулт мөнгө нь ирсэн байна. За энэ дараагийн бас мөнгө хуваарлах ингээм мөнгө маань бол бүрдсэн байгаа. Тэгэхээр энийг ингэж нууглаад ийшээгээ хийнгүүтээ одоо дахиад 50,000 хийх гэсэн үг. Дараагийн байрны мөнгө цугларсан байгаа гэсэн үг байхгүй юу? За утсан дээр 15,000. 20,000 хийгээд 5,000 байлаад авчих. Innovation дээр 30,000. За энэ 7 хоногийн үлдсэн мөнгө байна. Энэ бүхэл мөнгнүүд нь болохоор энэ нөгөө цагаан сарын хуримтлал руу орно. За хүнсэн дээр 100,000 төгрөг. Унаан дээр 50,000 төгрөг. Задгаагаас 1 2 3 4 5. За одоо гарын мөнгөн дээр нэг мөнгө үлдээгүй ийм л мөнгө үлдсэн. Энийг шийдээд. За энэ дээр 50,000 төгрөг. 1 2 3 4 5. За гомбод болохоор 1 2 3 60,000 ингээд 2 3 40,000 ингээд зөг өгч. За одоо бусад хэрэглээний хавцсан. За хөвгүүд дээр 34,000. За жихлээд нь хуримтлалын хавцыг дүргээд энээс бас би 2 хавцаа одоо авч гарна гэсэн үг дэлгүүлээ. За хурмын дээр 10,000 төгрөг. За тэгээд 500, 600, 700, 800, 900, сая 100. Нэг бараг 500 болох ч дахиад 500 байхгүй юм шүү дээ. Сая 100, 20, 40, 60, 80, сая 200, 20, 40, 50, 60. Сая 260,000. 1 сая 260,000. Өмнөх нэрээ тогтуун дээр 28 биш 18-ыг дүүргэхтэйсэн ч 28-ыг дүүргэсэн байна гэдгсэн. Манайхан үзээд айгүй гоё миний алдааг эхлээд өгдөгстэй мундаг шүү. За би нөгөө бичлэгээ эдэдлэхдээ ингээд за энэ хэсгийг ингээд галс гэл баг дахиж баг үзэж амждаг байхгүй юу? За одоо 1000 хэлээ нийшээ. Тэгэхээр энэчээс 4,000 хариулж 1 2 3 4. Хариулангуудаа 5,000 гэж. Тэгээд нийлээд 20 40 60 80 100 10 20 30 40 50 60 70 80 90 206,000.
шинэ жилийнх хийхгүй. За энэ цагаан сард 210,000 төгрөг. Цагаан сар. Энэ сарыг 1 2 3 4 5 6 7 8 9 10 210. Энээс тэгээд юу яасан байгаа? 600,000-ыг нь аваад нөгөө нэг хятад руу зураг захиалсан байгаа. Нөгөө аав ээж хоёртоо зурагт авч өнгө ярьцмаас штэ гомбайтер. Тэгээд тэрэндээ зориулаад энээсээ нөгөө нэг хятадаас захиалга хийхлээр чи нөгөө олон хоногийн өмнөөс захиалах хэрэгтэй штэ. Тэнгүүд энээс нөгөө нэг мөнгө авч агаад тэгээ шилжүүлээд захиалгаа бол хийцэн байж байгаа. Тэгээ ямар ч тач цагаан сараас өмнө авч явахын тулд одоо хурдхан шиг ирээсэл гэл залбирал байж ин ямар ч тач тэгээ бас дээрээс нь аюулгүй ирээсээ те нөгөө нэг тэр чинь нөгөө нэг хагарч гэмтэх аюултай учраас за тийм байгаа гэсэн үг ээ. За тэгэхээр энэ ч штэ ингээд 210,000 төгрөг нэмэгдсэн байгаа. За одоо энэ ингэж аахгүй юу? 2 сая. За одоо энэ чинь энэ 60,000 чинь энэ ч тооцсон мөнгө лөө тооцоогүй мөнгө лөө? Төрөө гэх дээр бас баахан алдсан байсан шүү дээ. За ингэж ботчих л доо. Сая 500 дээр нэмэх нь 300,000. Сая 800 дээр нэмэх нь 600. Биш энэ сая 500 шүү дээ өөрөө. 1 сая 500 дээр нэмэх нь 600,000. Тэгээд энэ чинь 120 марцсан байсан гэж 60. Нийт дуу юм байна. Тэгэхээр 2 сая 280 дээр нэмэх нь 210 гэсэн. 2 сая 490,000 төгрөг цугларсан. Би энэ тоолохоос залхуураад байна л та болно. Төгсгөлд нь л нэг хуримтлалаа дуусны дараа л нэг ус нэг тоолчих гэж бодод байна. За одоо аялал дээр 20,000 төгрөг. Аяллаа мөнгө нэлээд 20 40 60 80 100 20 40 50 60 70 80 90 220,000 төгрөг. За дараачийн удаа энэ 20,000 төгрөг бүгдээрээ дууссан учраас дараачийн удаа хамгийн багадаа ажил 50,000 төгрөгийг хийнэ гэсэн үг. Яг ингээ бодоод явчихаар нөгөө нэг яг нөгөө би толгой дотроо тэгж бодож явдаг хгүй. Эхлээд нь эхнийхээ нүрийг заавал дуусгах хэрэгтэй. Тэгээ бүр боломжгүй бол яг энэлийнхаа нүрний баг дунгуудыг будна гэд толгой дотроо ямар тач бодчих тийм. Гэхдээ энэ чинь нөгөө миний өөрөө өөртөө зохиож байгаа дүрэн болохоор бас заримдаа тэгэл үнэхээр боломжгүй бол тэгэл амар хатуу хандаад тахгүй шүү дээ өөртөө. Тэгэхээр жоохон тэгж явдаг байгаа. За хөвгүүд дээр 34,000. 1 3 34,000. Тань 65,000 байна. За одоо энийг авч гараад ингээд 60,000 70 80 90 95 99,000 төгрөг. Эн чинь нэрээ 1000 төгрөг хийчихлэхгүй шүү дээ. За энэс ингээд өгч. Цэм шүү дээ. Хэдийг хэлээ би? 35-ыг хийсэн гэсэн үг. Морь бамбрууш. За. Дайрын цэврийн хэрэгсэл дээр 25,000. Тэгээд нэлээ 20 40 50 60 70 75.
Тухайн сахан дээр 10,000 төгрөг. 20, 40, 60, 70, 80, 90, 100, 10, 20, 125. За гэр бүл. Энэ нэр 10,000 төгрөг чи юу шүү дээ. Одоо энэ задгаан мөнгийг харж ирээ тэр 30,000 руу тутахаар бол би юу яана. Энээс авч аваад нөхөд хийчихье гэж бодчих. За энэ эрүүл мэндийн хавц байна. Эрүүл мэнд дээр 10,000 төгрөг. 20, 40, 60, 80, 110, 20, 30, 40. 140,000 төгрөг. Биш ээ. 140. За одоо энэ мөнгнүүдийг ялгана гэсэн үг. Энээс энэ хоёр хавцыг гаргаад авч. За энэ цагаан сарлуу орно. Энэ цагаан сарлуу орно. Энэ хоёрыг цагаан сарлуу оруулаад ингээд 50 гээд ингээд 60 гээд хоёр дүрс бодох юм шүү дээ. Нэмэх нь 60,000. Ингээ хоёр дүрс будсан гэдэг чи одоо цаана ингээд 60, 120, 120 дээр 300 гэдэг чинь 420,000 төгрөг. Дөрвчүүл боллоо. Одоо 100 төгтөө. За 20 4. За 29-ний 23 4. Ингээ 29. Ингээд 1800. 1800, 1500, 500 төгрөж. Нэр өмнөх 20,800 шалгаад та. Тийм шүү дээ. Энэ 1800 байсан юм байна. Тэгэхээр вэ шүү дээ ингэчээ. Ийшгээ зүгээр 1,000 хийгээд энэ 28 ингээ бутсан чигээр нь үлдээчээ. Тэгэнгүүтээ энэ 1800 бодохгүй гэсэн. Гэхдээ 2500 үлдчихлээ гэдэг чинь энэ чинь 100 байхгүй л. За 500-ын шил хийчихье. За ингээд 30,800.
$800, $500, $29, $2,500 $8,900. бодно 5. Болчихлоо. Би нэрээ юуны бичлэгнүүдийн комментиг ер нь маш сайн уншдээ шүү. Гэхдээ хариулж амждгүй дуучлаарай. Ингээд уул нь хариулъя гэвч ингээд амар ингээд нөгөө нэг бусад нөгөө ажлууд одоо тэр бичлэгийг эвлүүлэх хэрэгтэй одоо тэрийг ингэх хэрэгтэй гэл ингээд бодоод өөрөө нөө тэрэндээ яач хараа ингээд за дараа нь хариулъя гэд ингээд бодчихдог шүү. Тэгээд уул нь ингээд хариулахыг маш их хүсдэг шүү. Тэгээд та нарынхаа бүх комментиг мартаж уншдаг шүү. Коммент бичдэг баярлалаа. Та нартай хайртай шүү гэж энд ашиг хэлье. Тэгээ та нарын коммент ч юм уу яана тэгцэн бахта гэж би ингээд дараагийнхаа мөнгө хуваарлалтаар ингээд яг тэрийг шалгаад яваад байгаа сте. Тэнгүүд яг л нүуний та нар надаа зөв хэлсэн байдаг. За ингээд болчихлоо. Одоо бас хөрх энийгээ жоохон бүхэлдэл. За өнөөдрийн бичлэг тэгээд энэ хүрээд дуусаж байна. Дараагийн бичлэгээрээ нэг хуримтлал маань ямартайч дуусгах юм шиг байна, тийм ээ. Эсвэл дараагийн хуримтлал гэдэг чинь одоо энэ бүтэнсээ өдөр гэсэн үг шүү дээ. Тэнд энэ бүтэнсээ өдөр дуусгах нь тэгээд тэр мөнгөөрөө би яаж зарцуулж байгаа, юу хийж байгаа гэдгээрээ бас влог хийгээд одоо давхар цагаан сарын влог болчих жоохгүй тэгэж явж магадгүй зүгээр толгой дотор тийм бодол зүгээр төрсөн шүү. Тэрнээс бас яг баттай хийн гэж бас хэлж бол мэдгүй л. За тэгээ юу тааж харчих. Тэгээ өнөөдрийн бичлэгтэй хамт байсан. Баярлалаа. Баяртай.